Батын Нимагийн зохиол 17-ийн 28 дугаар хэсэг. Хоёр залуу тэр өдөртөө хашааг задлан шонгуудын сугалж хаяад зузаан бандсны зах тэгшилж завчиж эхлэв. Оройн Янжмаагийн эцэг Сүрэн бууч гэдэг өндөр шар хүн том гэгчийн гур ганцгалж ирээд залуу ирчүүлтэй ийдхэн мэндэлж охины минь ажил тусаллаа гэж баярлан гөрөөснийхөө бараг талмахыг чанаж орхив. Дамирын буянцаа хоёр хөлсөө урсган байж гэгээ тасартал хөдөлмөрлөөд хоол хөрчглөө хүрээ дэрцгээ гэж Янжмаагийн дуудахад ажлаас бууж гэрт орцгоолоо. Эзэд зочид намхан ширээ тойрон сууцгааж гурын нүнжигтэй мах идэх зуура яриа хөөрөө дэлгэж гарчээ. Сүрэн бууч өгүүлэх нь аймаг хошууныхан ардын хоршоогинд байгуулж тун их алдаа хийсэн юм. Энд чинь 8 настай балчирч 80 настай эмгэнч мэдхээр буруу газар шүү дээ. Өлцөө данжа темпус хамаг бараагаан дэлгчгээд байхад хөөх юм уу хоршооны үүдээр хэн шагаах юм. Луузан баяны цагаан гэрийн дэргэд сүрэн зарцын хараваахаа барьсан тайлайдал юм. Хоршоо худалдааны газрыг пүүс байтугай үүргийн 8 ч хүрдгүй нутагт байгуулах ёстой. Энэ модон байшингаан өөр газар руу хурдан нүүлгээ гэж хошууд хамгийнханд хэлэх хэрэгтэй болоод байна. Дамирын түүний үгийг сөрж ийн хэлв. Аймаг хошууныхан хоршоогинд байгуулахдаа хумсын чинээч алдаагүй. Харин онхын чинээ онсон юм. Хоршоо гэдэг чинь пүүснээс зүхтаах биш, шууд очоод мөргөх ёстой газар. Мөргөөд ч зогсохгүй, сүүлэн хавч зүхтаан цагаан хэрэмнийхээ цаана очтлон эргэж харах сүнсгүй болтол нь намнах ёстой газар. Хоршоо та хоёрын пүүс мөргдөлч галав юулн байхаа. Харин цаад пүүснүүдийг чинь сүвэгийн цөм мөргөөд хөөж чадах өөр нэг бухын ивэр ургаж байгаа. Тэр бухын ивэр ургаж гүйцэхэд тийм ч удаан хугацаа хэрэгтэй биш байхаа. Сүрэнгуй та хэнийг бухтаа зүрлээд байгаа юм? Та нар тэр бухыг олж харахгүй байна гэж үү? Мөн ч харалган улс юм да. Би дархан чойжог хэлж байна. Хөгшин залуу хоёр ирийн ярианд Янжмаа хөндлөнгөөс оролцож дархан чойжог гэснээс та эртүр агнсан бугынхаа цусан эврийг тэр хүнтэй өгчихсэн биш үсттэй. Гэхдээ сүрэн бууж "Тэгсэм тэгээд яагав" гэж уцаар дөх хэлв. "Надад өгөх ёстой штэ. Тэ тэр бүгээр элэнцгээ хийх гэв. Төв хоршоо цусан эвэр авч явуул гэсэн юм чинь. Ахмэн тэр эврийг чамд өгвөл өнөөдрийн хэрэг бүтэн. Чоожод өгвөл ирээдүйн хэрэг бүтэн. Хүн гэдэг чинь хожмол бодох учиртай биз дээ. Чоожоо дархан ямар их юм сэдэж үүсгэж байгааг та нар ойлгох ч үгүй, оошоох ч үгүй байх шиг байна. Тэр хүн ангөрөөс болоод адуу малын арьс шир элддэг том гэгчийн элдүрийн газар төхөөрч эхэлсэн. Тэр газар нь улам өргөжөж боловсросоор байгаад савих болигаар сарс элэг мэт хийдэг болох юм. Бас ноос ноолуураар утас мяндас эрих арга сүвгчилж байгаа. Мөн л тэр нь цаашдан өргөжөж хөгжөөд утас мянд сан сүлжиж дайлан зотонгоос эхлээд торго магнаг хүртэл хийнэгэсэн. Та нар хоршоо л гэлцэх юм. Нэгний гараас юм аваад нөгөөрөө нөгчгөж байгаа хоршоо чинь яаж өдөлж өндөх юм. Ядахна одоо ирж байгаа бараанд чинь Монгол хүний шохоорхмоор юм юу байна да? Янжмаа. Чи өнөөдөр хэдэн хүнтэй худалдаа хийсэн хэлээд орих гэж эцгийгэн шаардахад охин би өнөөдөр 8 хүнд юм зарсан шүү. Бас ноос хялгас зөндөө авсан гэж нэлээд бахархсан шинжтэй хариулжээ. 8 хүн гинэ. Хажуудах пүүс чинь 80 хүнтэй 8 хийсэн байгаа да. Ийм байж бас мөргөлдөх санаатай гэж сүрэн өгөөлөв. Зөвлөлт орсоос бараа ирсээр байгаа. Цаашдаа бүрч хэрнэ
Манай дэлгүүр дандаа ийм байхгүй. Өргөчгөөл өргөчнө гэж янжмаг хэлтэл. Оросын бараанд монголчууд нүдэн сугартал шохоорхох цаг удахгүй ирнэ бивэ гэж дамиран хажуунаас нь үг нэмжээ. Зовлол доороос Монголыг бараагаар таслахгүйсэн гэж мэрийн ч мэдээж хэрэг. Тэгэхдээ тэр улс чинь өөрийнхөө хэдэн живаан үнийг хооллох, хувцлах хэрэгтэй биз дээ. Ард олон дайнд нэрвэгдэж манайхнаас 7 дор ядуу зөдөө болсон юм гэ биз дээ. Өөрсдийгөө яй гэж байгаа орон бусдыг тэтгэн гэдэг хэцүү шүү. Залуучууд та нар юмыг их ойрхон харж байна. Бэ чигээс нь дамирангийн аавыг дагаж явах цагта бас л та нар шиг хамрынхан үзүүрээс цааш хардгүй харалган сохор байсан юм. Харин одоо дархан чоожог түшиж эхэлснээс хойш нүдэм нэгдэж алсын бараатай боллоо. Дархан хүн бурхан ухаантай гэдэг чинь зөвхөн гар хурууны уран нарийныг хэлсэн үг биш байна шүү. Тэр бурхан ухаан модод зүйж алт мөнгө цутгаж сэлхэд хэрэг болох төдийгүй. Орчлон хорвоог тойруулж харах милми заяадаг юм байна гэж сүрэн буучин хэлэхэд дамиран үгийн таслан манай хоршоо 60 гишүүнтэй танаа чоожо хэдэн гишүүнтэй юм гэж асуулаа. Сүрэн бууч бас л мөчөөгөө өгсөнгүй. Одоогоор дархан чоожогийн гадаа 10 айл буугаад эрэмгүй ажил хийж байгаа. Гэтэл танаа 60 гишүүн хоршоондоо яаж нэмэр хувь нийлүүлдэг билээ? Ганц хоёрын янчаа нэмэрлэхээс хэдэрдэггүй биш үү гэв. Буянцаа энэ гурван яриаг их сонирхон чагнаж суусан боловч сүүлдээ нүд нанилтан үүргэлж эхлэв. Аян замын ядаргаа гүйцэд гараагүй байсан би энэ өдрийн ажилд дахин сулдаад гурын тарган маханд нам цохиулжээ. Нөгөө хэд нойрон дундан дүнгэр ярилцсаар байлаа. Гэвч тэдний тэр ном хаялцаан чухам хинэн ялтаар дуусныг мэдсэнгүй. Маргааш нь буянцаа зориуд завчлаа гаргаж пүүсний наймыг үзэл сонирхмаар санагдаад дамиран цуг явъя гэхэд цаатах нь чөтгөрийн үүрэнд очихсон гэж дурлаад байгаа юм бол чи өөрөө л тань л хятадууд шилээ харуулж бууц бойрон эдгэрч цэцэг навч ургахаас нааш би тийшээ зүглэхгүй гэж. Буянцаа үдийн цагаан уучгаад пүүс рүү алхав. Шавар байшингуудын дэргэд хурч очивол майг хөлдөө хилэн шахаа угалсан бүдүүн хятад нуруугаан үрж маадаан зогсоод хоршооны хашаа руу их л анхааран ажиглаж байв. Ганцаг тэгнэ ихтэй 3 хүн буянцаа дамиран хоёрын сая босгосон шонгоос мордон уяад дэлгүүр рүү орж байгаа харагдана. Тэдгээр хүмүүс тэнд худалдаа хийх болов эсвэл барааг нь голоод манайх руу ирэх болов гэж энэ хятад ажиглаж байгаа бололтой. Пөөсний хажуугийн зүлгэн дээр 2 монгол хүн мордныхон цулбуурыг тахимандаа хавчуулчихсан дундаа нэг шил арх тавьчихсан тамхи байгуулт суув. Тэдний нэг нь хууз луузан, нөгөө нь соёо сахалтай чийрэг байрын биетэй монхор хар хүн байлаа. Луузан баян буянцааг хараад "Тэр хөөгд наашаа хүрээд ирээч" гэж дуудав. Буянцаа "Энэ хүн намайг таньж байгаа юм байна. Хүүтэйгээ хэрэлдэж уурандаа багтарч байсан мөртлөө хажууд нь байсан хүнийг ажиглаад авах сэхэтэй байсан байх нэ. Аргагүй гярхаа ир юм да. Надад юу хэлэх гээм бол гэж бодсоор дэрэгт нь хурч очвол Чэчэн уржигдэр замын хажууд явган зогсож байсан хар хүү мөн байхаа гэж луузангийн асуухад "Тийм ээ" гэж буянцаа хариулав. "Чи тэгээд хаана байгаа? Хээ тавьдуу?" "Үгүй, би хоршоо хавар байгаа." "Цаан чинь манай нэг мангар хар юм байгаа юу? Аль эсвэл гэртэн харсан уу?" "Та дамиран асууж байна уу? Танаа хүү хоршооны хашаа барьж байгаа." "Хэцэс хоршооны хашаа гинэ? Ороо марижлэн олох гэгчээр" гэж луузан амандаа гөөрөв. "Сэлав хол газраас яваа хүүхэд бололтой. Янз нь бүрээд хүн шиг байна. Наашаан сууж арих хамас хүү минь"
гэж соёо сахалт хэлээд мэглүүдээр саягълж өгөв. Буянцаа өмнө нь цомцаан сууж аяганы намсарт уруулаан хүргээд тавилаа. Жаа минь би энд 2 онцглоо. Их ачаатай жингийн хөсөг эрх сураг сонсоод хүлээж байна. Шин сонин бүс бараа ирж магад гэж бодсон юм. Уг нь тэр жингийн эрх хугацаа болзоо аль хэдийн өнгөрсөн гин. Замдан саад учирсан байлгүй дээ. Хайрдаг юм билүү дээ гэж луузан хэлэхэд Чожо дархан чэчид энэ туурд зөнөж байгаа юм биш үстэ. Мөрөөрөө зөнөгч яах вэ? Буруугаар зөнөвөл осолтой шүү. Манай хошууны тэргүүн баяны нэг мод тулсан гуйлагчин шиг хятад пүүсний шавар хэрэм сахиж суuna гэдэг чинь шившиг биш үү? Цаг төр хувирч Монгол хүн хөхөл ууны өмнө толгой бүхэлгөхөөс өнгөрснийг чи харж байгаа биз дээ. Одоо манайх руу урсаж эхэлж байгаа зөвлөлт Оросын эд бараанаас гадна баруун далайн худалдаачид зарим газарт лангуугаан дэлгээд удаж байна шүү. Тэр том гүрнүүдийн нэг нь болох Англи гэдэг улс арслан сүлдтэй юм билээ. Английн арслан хятадын сүрэн буурсан лууны толгойг амархан залгих байхаа гэж өгүүлв. Луузан Чожо дархны үгийг огтхон чанзарсан шинжгүйгээр жижиг хөлжиж бэлжиж хаяагаан тойрсон олон зарцтай болж байгаа гэлөө гэж тэс өөрийн асуухт нь Чожо тэр үнэ. Тэгтээ миний зарцнаар чинийхтэй адил хярамцаг цувда шар цайны болон төдийхөн хөлсөөр малын сүүл өдөр шөнө өвөл зунгүй дагаж явдаг харанхуй мунхаг улс биш ээ. Хүчээж гаргаж чаддаг хөлсөөч тооцож чаддаг улс гэв. Базарван тэм бол сар зарцаа хийсэн эзэн нь хэн байж таарах вэ? Тэнгэрийн хүүгээс ч наашгүй дээ гэж луузан хэлээд үл мэдэг мишилцжээ. Дархан Чожо игдүн хөрсөн боловч бие барьж намайг буйогоод би чамтай цэц булаацалтах гэж ирээгүй. Үгэн ололцох гэж ирсэн юм. Хэрэггүй юмд дэмий мэтгэлцхэн болж ажил төрлөн ярилцъя. Бид чинь хэдий болтол эзэн ч зарцсан чи ялгахдахгүй бүдүүлэг малчид байх юм. Хөвсгалт засагаас ард олон долгосон тэр эрх чөлөө гэдгийг гүйцэд эдлэх эгзэгтэй цаг тулаад байна шүү дээ. Ганц өдрийн шуурганд хамаг буйнан алдчихдаг тэм хэврэг баян биш. Хэрэг аргийн юмд хөдлөшгүй өн үрдийн баян байхын төлөө тэмцэх өдөр ирээд байна. Чамд энэ талаар бодогдож байгаа юм байна уу? Их хүрээнд сууга данзан сайд гэдэг хүнийг танихгүй л вэзтэй гэж асуухт нь луузан хариу хэлсэнгүй. Чожо дархан ам нэхийн хүлээж нэлээд суугаад би тэр сайдыг сайн таних. Нийслэл хүрээ орох болгондоо уулздаг юм. Уулзалт болгоныхон дараа надад шин санаа бодол төрдөг юм. Эдэмэн лут хүндэ тэр улсыг толгойлогч дотор бидэнд түшиг болох ганц хүн бол тэр л сайд байгаа юм. Бид дээрээ тийм том түшигтэй болохоор сансан бүхнээ бүтээж чадна. Баруун зүгийн худалдаачдаа энэ зэрэгцэж бидний өөрсдөө хийсэн эд барааг авах гэж үн хаян өрсөлддөг болно. Энэ муу сан бүүснүүдийн толгой дээгүүр алхаж долноор чуулалт хаалган бүр Бээжинтэй хүртэл хувийн худалдааны холбоо тогтооно. Намайг зүүд зөн ярьж байна гэж чи бодож магадгүй. Дээр нь данцан сайд байгаа гэдгийг дахин чамд сануулъя. Энэ ажилд чам мэтийн дөрвтэй чадaltaй хүн санаа нэгдэж хүчин зүтгэл тун чухал байна. Шинэ юмыг бий болгоход хөрөнгө зөөр заавал хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ хийдийн өндөр сүмийг босгоход бадраар цуглуулсан хичнээн хөрөнгө орлоо. Бидний ажлыг гүйцэхэд түүнээс 100 дахин их юм хэрэгтэй болно. Би чамд бүх учрыг тайлж ярьлаа. За, чи юу гэж бодож байна? Надтай санал нийлж байна уу, үгүй юу гэж
тулган асуулаа. Хууз луузан данхар халзан толгоогоо илж шар тамхи хам руугаан чихэн нэг чангаар найтичхад надад бодох юм алгаа. Ганцуд боохоо гурвал үлзийтэй байгаасаа. Хэдэн малмын сайн таргалаасаа л гэж залбирт суунда гэж хэлээд босож морио хөтлөн шавар байшингийн зүг гондор алхав. Данхар цааж араас нь харж шүдээ зуун. Малгай өмсөн мал махчихсан тулам гэж шивгнээд хоцорлоо. Энэ үед тэртээ баруун ухаагийн цаанаас хөсөг тэрэгний бараа цохын урт цуваа гарч ирээд голын зүг мөлхөх мэт алгуурхан уруудаж эхлэв. Пүүснийхэн байшингийн өмнө бүгдээрээ гарч шаваарлалтан зогсоод жингийн цувааны зүг хуруугараа заацгааж баярхоор болон шулганалтав. Гэтэл тэр жингийн хөсөг голыг гатлан ойртон ирэхэд хөлөлсөн унаа нь илжиг луус биш дандаа морд болох нь тодорлоо. Пүүснийхэн горилгоос тасран хөсөг тэргийг бүр дөхөж иртэл хараад шавар байшинда уруу царайлсаар цоврон орцгоо. Дэлгүүрийн өөдөнд Дамирын Янжин хоёр хоёулахнаа тороогоо зогсож байгаа харагдана. Буянцаа хоршоороо гүйхээр ухс хийтэл чаажа дархан мөрнөөс нь татаж зогсоогоод чинь хэд хаан хүрэх гэж яваа хүн бэлээ гэхэд буянцаа хэрэг зоригоо товчхон хэлжээ. Гэр орон чинь хаан байдгүй. Гамин гоч шатаачихсан юм аа. Би өн чин тэнмэл хүн. Орон дархан хийж чадах уу? Байшин барьж тэр хийж чадна. Дүү тэйгэн уулзаад манад ирээрээ. Одоо бидэнд дархан хүн бурханаас чухаг болоод байна. Бэ чамд гэр орон эд хогшил унах унаа саах үнэ идэх хон тэрч байтугай эрхэм сан эхнэр олж өгнө. Заавал ирээрээ мэдв. Буянцаа заа гэж хэлээд хоршоороо хариалгаж гарав. Хашаа барихаас гадна 20 тэрэг ачаа бараг буулгаж хураалцахаас өөр аргагүй боллоо. Хий цагсан айлуудын хүмүүс ойр холоос ирсэн мөргөлчд, наймаачин панцчингууд, жирийн зорчигчд, хүрээний хуурга банднаар хүртэл дэлгүүрийн өөдөн шавааралдан ямар бараа ирсэн бэ гэж өрсөлдөн шалгаахт нь Дамирын хоршооны дарга даамал шиг ханхалцсан. Ямар бараа ирсэн бэ гэж бидгээ асуу. Харин ямар бараа ирээгүй вэ гэж асуу. Энд ногоон хурганы арьс нохоон битүү тууранаас бусдын цөм бий хэмээн хариулж байлаа. Буянцаа Дамирын хоёр хашаага 7 хоног дотор барьж дуусгав. Бүдүүн гэгчийн хөндлөвч сургааганд 4 хуруу зузаан банз бэхэлж хатсан. Алд хагас өндөр тэр хашаа хуучин хашааг нь бодвол хан хэрэмших хамгаалалт боллоо. Бас хаалганы дэргэд манаачийн байрлах цамхаг босгов. Ажил нэгэнт дууссан учраас үн хөлсний тооцоо хийж Янжмаа хоёулангийн дунд 25 янчаан өгөв. Анхны хэлэлцээ ёсоор 20 янчаа өгөх ёстой байсан боловч бараа буулгаж хураасан манааны шовгор босгосны хөлсөнд 5 янчаа нэмж өгчээ. Дамирын 10 янчаан өөрөө авч бусдын нөхөртөө өгөөд "Уг нь би хайрцаг дөрөв мөнгөтэй хүний хүү шүү дээ. Энэ 10 янчаан авахгүй ч байж болмоорсон. Гэтэл аав надад юу ч өгөө болсон. Цохор зоосч сарваадгүй гэж. Чи ямар биетэй мөнгө байлгах биштэй. Тэр хоршоонд аваачаад хувь нийлүүлж орхино биз гэж хэлдэг болсон. 20 настай эр хүн байж гарах хоосон явалтай биш. Тэгээд л аргагүй эрхэнд энэ мөнгийг авч байгаа юм шүү. Харин Янжмаа чи буян цаг бодолцох хэрэгтэй. Бид хол газар зорж явган нүцгэн хүнийг дэмжихгүй бол өөр хэнийг дэмжих вүлээ? 5 янчаа нэмээд өгчих. Гэхдээ Янжмаа албаны мөнгийг дураараа зарах хэрэг надад байхгүй шүү дээ. Бид баримт бичиж гарын үсгээ нэгэнтээ зурчихсан. Бас төсөв гэж нэг актер юм байдаг. Би тэр төсвөөс нь 5 янчаа хэтрүүлчихэд байна. Харин би буянцаад хувьяасаа тус хөргөнэ. Надад 3 янчаан би түүнийг өгнө. Гэхдээ буянцаа авахгүй гэв. Гэтэл Дамирын бигээс би бэлчхээс бөөсгөгч болоод явж байж нэрлэх ээж алдаа. Олон 5 үггүй аваад өөртөл чамд бэлэг хайрладаг хүн олон таарлахгүй гэж загнаад нөгөө 3 янчааныг өөр рүү нь хийчихв. Гэтэл буянцаа 5 янчаан гаргаж Янжмаа энэ мөнгөнд тааруулаад чихэр өг гэлээ. Ийм их чихрээр яах гэв?
гэж охины гайхан асуухад яах юу байх вэ? Дүүдээ өгдөг байгаа та гэж буянцаа гомрохсон янзтай хариуллаа. Тэгвэл чи тэргэнд л очих хэрэгтэй болно доо. Өөр арга байхгүй. Авч явах чихрийг чинь би бэлтчихэд байгаа. Тэр бол дүүд чинь өгч байгаа миний бэлэг юм шүү гэж Янжмаа хэлв. Дамиран би хийд рүү явлаа. Чи намайг хүлээгээд эндээ сууж байгаарай гэж буянцаад хэлээд гарч одлоо. Янжин жижигхэн хүүдэд хийсэн цаастай чихэр, боорцог, ёотон зэрэг аяны хүнс буянцаад өгтөн. Гялалаа Янжин минь. Чийч алт шиг сайхан хүн юм та. Дамирч гэсэндээ ердөө сахиус. Сахиус өнгөндөө догшин боловч цаана инэрэнгүй байдаг гэсэн биз дээ. Хин ч наацтай улс. Ийм хоёр хүн мөнч сайхан аж төрөн баха. Нэг ч удаа хэрэлдэж муудалцахгүй дандаа л инээж баясаад үр хөхтэй хоёулаа зэрэг өхөөр дөөдөл гэснэ. Үгүй тэгээ та хоёр чинь нэг гэрт ороод бүр суучихгүй юугаа хүлээгээд байгаа юм гэж асуужээ. Охины нэмгэн уруул чичигнэж ягаан хазарт нь инхри ялдам улаан тол бүүснээ төдхөн арилж цайрын цайрсаар сүулдэ бүр үнсэн саарл өнгөөр зэвхий таах шиг харагдав. Янжмаа нэг үг хэлэх гэсэн боловч уруула хамхин аяархан шүүрс алдав. Нэгэнт хайр сэтгэлтэй болчихсон улс дими цаг нөхчөөгд яах вэ? Эртхэн сууж төвхнөх л хэрэгтэй. Гэрлэхээс өмнө хүүхэд гаргуул яана. Эвгүй юм болно шүү дээ гэж буянцаа гал үдсэн ахмад хүн шиг их л буйртайгаар сургаал айлтахад Янжмаа шүүрс алдаж бит хоёрч суухгүй байхаа та гэв. Яагаад гэж буянцааг цочмог асуухад луузангойг хошуу нутгийн тэргүүн баян гэж чи сонссон шүү дээ. Тийм хүн ганц хүүгээ ядуу аливаа охинтой юунд гэрлүүлэх вүлээ? Ёсонд хазгаан болон шүү дээ гэж охин хэлв. Чи ховын хөрөн малаар ядууч гэлээ. Ийм баян хоршоог даасан албаны хүн шүү дээ. Луузангийн ганц хүн хөрөнгөтэй суухгүй хүнтэй суух юм байгаа биз дээ. Дамирингийн аав хөрөнгө чинээ багтаал бол сайдыгч хүн гэж тоохгүй шүү. Тэгээд бас намайг ад чөтгөр шиг үзэж байгаа. Бит хоёр хоёулаа тэднийхийг орхиж нэг нь чойжотой нөгөө нь хоршоотой нийлсэн юм чинь. Уг нь тэднийх манайх хоёр тааж хамжлах хоёр шиг л байсан юм. Баян эзэн нь урвсан зарцад яаж сайн байх вэ? Дамирин чинь ховсгалч хүн байна шүү дээ. Ховсгалч хүн эцэгт захирагдаад байхдаа яадаг юм? Ховсгалч хүн ааваасаа айхаа болдог гэж танд хэн хэлсэн юм? Харин эцэг эхийг улам чих хүндэтгэх ёстой биш үү? Тэгээд ч Дамирин ховсгалч биш. Пүүсийг өсөрч хоршоог биширсэн л хүн. Тэгвэл та хоёр сэмхэн гэрлээд нэг тийш орохчих. Онон хэрлэн рүү ч юм уу, хараа ерөө рүү ч юм уу, Монголын зүүн баруун хязгаар хүрсэн чи яадаг юм? Юу гинвэ та чинь? Оргох гинэ. Энэ хоршоогоо яа гэв? Луузангой хэдэн настай юм? Мэдхгүй 50 хүрч байгаа баха. Харал наасан ч залуу биеийн чирүүл ер нь ягаачгүй яваа хүн байна шүү дээ. Ядаж 60 хүрсэн бол яах байсан гэж? Өөхөх цаг нь ойрцсон байх шүү дээ. Бүүзэгд чи чинь ямар муухай үг хэлдэг хүн бэ? Би тэгэд хүн өөхийг хүлээж авах хэрэггүй. Ийм үг амнаас чи яаж гарваа? Өршөөгөөрөө Янж минь. Та хоёрыг хурдхан ханилаасаа гэж бодсондоо сэтгэлд орсон үгээ санамсаргүй хэлж орхилоо. Буянцаа Янжин хоёрыг иймэрхүү юм ярилцаж суутал Дамирин панцчин байрын дэгжин эрийг дагуулan орж ирээд "Буянцаа, чи энэ хүнд 15 янчаа өг" гэж хэлжээ. Хэрмэл харах хүү маань гайхын эрхэнд хилээ тагнаандаа хатгаж үл таних хүн Дамирин хоёрыг ээлжлэн харав. Нөгөө хүн буянцаагаас хизээ заяаны авлагтай юм шиг хэнэггүй царай алан маатай зогсно. "Чи чинь юугаан бодоод гөлөрч орхивоо? Мөнгө хурдхан гарга" гэж Дамирин дахин зандрангуй хэлв. Буянцаа өөрөө уудалж 5 янчаан гаргаад "Хөлсний ихэнхийг авна гэж би хэлээгүй. Чи л өөрөө надад өгсөн. Уг нь чи анхнаасаа л тэгж хуваах байж. Маа үүнийг ав. Одоо ингээд ихийн нэцэж туглын тураахааргүй болоо үсттэй" гэхтэн. Чаа баста. Гү чи ямар догжир иршигэр вэ? Манай энд морь үнэтэй байдаг юм.
Энэ хүн хэдийгээр том гарын 8-ачин гэлээч би заллиулаагүй. Бас энэнтэй хуйвилдаж чамайг заллих чигээгүй байна. Химээлтэй хазартаа морин дээр 4 сөөмийн хулсан ташуур, хандгаан арьсаар хийсэн хар суран чөдөр нэмүүлээд 15 янчаанаар авах болж тохирсон. Үүнээс хямд үнээр олдохгүй байна шүү дээ гэж хэллээ. Буянцаа гандмал хүрэн нүрээ чавх шиг болтол улайлган өөрөө ухаж 10 янчаан гаргаад дөрвчийнхээ тавтай нийлүүлэн панцчин эрд атгуулв. Тэдний гадаа гарахад хад мэт хантаарч хайрцаг мэт багалсан босоо дэлтэй саран тамхтай нарийнхан хонгормоор амгаа хэмлэн зогсож байв. Панцчин эр дүнсэр насантаа яваад цэл залуухан амтэн шүү гэв. Хазарын цагирга эргүүлэн амгаагаар амын хөшиж шүдийн үзүүлжээ. Харахгүй л нялхаар амтан байгаа биз гэж хонгор морины хуучин эзэн асуухад буянцаа адууны шүд огт мэддэггүй мөртлөө нэрлэгсэндээ болоод тийм байна хэмээн толгойд өгчээ. За тэгвэл 8 өндөрлжээ. Хөлөг хонгороо хүлээж авдаа дүүхүү гэж панцчин өрөвгүүлээд морныхон цулбуурыг буянцаад бариулв. Гэтэл дамирын цулбуурыг буянцаагийн гараас аваад 8 дуусах болоогүй шүү. Буянцаа чи адууны шүд мэддэггүй мөртлөө бусдын амаар будаа идэж толгойд өгөх хэрэг юу байна? Дэнцэн таач гисэн хүний мэдэхгүйг далимдуулан хуурч мэхлэх хэрэг юу байна? Энд чинь тийм ч нялхаараа амтан биш. Бүтэн шүдтэй морь гэдгийг би анх харавтаал мэдсэн юм. Тэгээд ч би шахаж шаардаж байж таны анх хэлсэн үнээс 5 янчаан буулгасан бидтэй. Биднийг та юм мэдэхгүй жолдраа амтдаг гэж бодоод заллах санаатай байгаа бол 8-ага буцсан ч болно шүү. Би энэ буянцааг яагаад ч гэсэн явган явуулахгүй. Хөл тээх унаа залгах хаал залгана гэв. Дэнцэн энэ мэтэр бишгүй гин алдаж хатуу хөтөөг сонсож догширсан бас залтай сэргэлэн ир байжээ. Тэрээр тас хийтэл худал хөхөрч Даймрын минь чи 8 хөлтэй 8 чи 2 хөлтэй гэдэг үг сонсол байх ёстой доо. Панз үсрэгд хүн ядаж ганц үг худал хэлхээс нааш сэтгэл намардаггүй юм. Энэ үгээр хоолоо олж байгаа хүн чинь дандаа үнэн үг хэлээд байвал ашиг хонжоо гаргаж чадахгүй шүү дээ. Үнэн дээр би та нарыг морины шүд мэдэхгүй байхаа гэж бодсон юм гэв. Дамирын цулбуурыг буянцаад эргүүлж өгөөд за яах вэ? Босоо дэлтийг чинь авсан даавь. Босоо дэлтэй хадуу шандас сайтай гэж хашир улс ярьдаг юм билээ. Харин та энэ морныхон тухай үнэн юм ярьж л. Эмгэг согог би юу? Цээж авчихсан юм биш үз? Жилбэн тусаж байсан уу үгүй юу? Ямар ааш сантаа. Олмын цанхтай байхгүй. Босгодог, болгодог, бухдаг, тангардаг байхгүй. Нэгэнгүй хэлээд өг. Гэхдээ дэнцэн. Бэ хотол хэлэх ястаа ганц үгээ нэгэнт чалччихсан болохоор одоо зөвхөн үнэн л юм ярина. Манай босоо дэлт ямар ч эмгэг өвчин байхгүй. Улаан суганд нь зараа хавчуулсан ч хөдлөхгүй ийм морь байгаа юм да. Хаач явсан эзнээ гомдоохгүй байхаа гэв. Буянцаа Янжмаагийн хийсэн харшил хантал уугаад хэдхэн өдрийн дотор ижилтэн дасаж ах トゥ амраг садан шиг болсон шин танилуудаасаа салж босоо дэлтийн янзган зоон дээр сэвхийтэл морджээ. Их голыг олмоор гатлан баруун хойноос орсон урт ам өгсөж хонгор морины чадал сорин эргүүлв. Энэ морь ташаандаа ташуур хөргүүлж үзээгүй, үргэлж урагшаа тэмүүлэн амаа татуулж явдаг эртээ сайн хөлгөөжээ. Урт хөхөл шингэн сүүлэн намрин хийсч хурц 4 туурайн хайрах чулуунаас оч ботруулан тажигнана. Үдийн нар зулаа нэвт төөнөж элс улайсам халуун байсан авч морины ширүүн ергөөнд аясын салхи сэрв татан сэрвэлзээд буянцаад тун таатай байлаа. Сарын тохоогоос хэрлэн хүртэл явган матсан буянцаад салхи хөлөглөн нисэж яваа юм шиг л санагдана. Дов сондуул бут бургасыг тойрон мушгирсан нарийнхан зэрэг хөл доогор нь урсан өнгөрөх шиг харагдана. Замын хажуугийн зулцхан хоснууд жирэлзэн хоцрно. Буянцаан сэтгэл сэргэж ингэрээ сэлэн дөрөө жийж өндийгөт уянгат дууны сайхан ай эсгэрч эхлэв. Гэтэл хонгор морь гинэт хол бүсрэх шиг болоод манер нэг мэдхнэ цэцэг навчаан дэлгсэн зөөлөн газар дээр төрүүлгээрээ харан хэвтэж байжээ. Харин хазаар цул бураан тавьсангүй. Морин ямар юмнаас тийм айхтар үргэж цочсныг ч мэдсэнгүй. Буянцаа олмоо чангалаад мордож бас л хайтаргаж гарав.
Тэрээр морь алдаагүйдээ баярлаж өөрийгөө дээдийн аз заяатан гэж тооцож явлаа. Хонгор морь дахин босгож буянцаа мөн л ширүүн зоон дээрээс нь цаасан хүн шиг хийсв. Азийн тэнгэр энэ удаа бас л эвгээж цулбурын үзүр гарт нь үлджээ. Газрын бартаа ихсэх тусам босоо дэлтийн босгох нь олшров. Ер нь энэ морь бүртийсэн сервисэн бүхнээс зочиж үргэдэг хууч зантай байжээ. Овтой панцчин анхны мэхэн баларсан ч хоёр дахь мэхээ хэрэглэн зоон ургийн шорооцсныг буянцаа сая л мэдэв. Хаширсан залуу цулбураа бүсэндээ уйж хөлөө чанга хавчин урд бүргэн тэрч явхаас өөр аргагүй болжээ. Газраа товчлохын тулд гол замыг хэдийн орхиж уул шил гол горхийг хөндлөн огтолж ой хөвчин жим даган яваа буянцаад хонгор морил цорын ганц ханин билээ. Аргамаг хөлгийн дэл дээр хиймран сэргийн ханхалзаж явсан осгосон юм шиг бээцийн шогшуулж эхлэв. Цагаан гэгээ тусах үеэр тэнгэр бүрхэж өргөн хангайг түнэр харанхуй нөмрөвч буянцаа шогшуулсаар л байлаа. Зэлүүд газар ганцаараа хонхын зовлон тэр хинээс ч илүү мэднэ. Ноднын жил буурал цаст шилийг давж балар тайх нэвтрэн он морины их хүртэл явган аялахдаа харанхуй шин ганцаардахын зовлонг хамтлан амссан билээ. Аргагүй эрхэнд догшин араатны элдв өнгийн дуу чимээг сонсон од харан хэвтэж орвон дэрлэн хөрвсөөр шүнийг өнгөрүүлж байлаа. Гэтэл одоо сайн морь хөлөглөн сарын газрыг өдрөөр товчилж огтхонч сулдаж ядраагүй явна. Бас хонгор бяцхан өөндөөтэйгөө хурдан уулзахын хүсэл сэтгэл зүрхийн тэсгэлгүй яаруулж байна. Тийм учраас буянцаа ганц ч мөч алдалгүй шүнжин шогшуулахар шийджээ. Хэдий бөхчин боловч үе чиглэх салхи сэвэлзэн бүрхэг тэнгэрээс ганц хоёр бороо туслана. Харин азарган бороо шааган асгараагүй л заяа гэлтэй. Уйл шар шувууны дуу, өнөг хярс мэтийн жижиг араатны уйлах хуцах чимээ гүн айн нойрмог орчин сэргэ. Дөмөрч чадсан модны хар хожуул, навч шилмүүсэндээ дарагдсан цаг дуул, ургаа хад зэрэг хангай газар байдаг бүхэн элдв амтны дүрс болон харагдана. Өвс ногоон дотроос ятуу дэрхийн нисэж морьхон хоёрыг хоёулангийн зочоо. Тэгвч яван явсаар тас харанхуйд нөмрүүлсэн бөглөө хөвчийн сүрлэг байдалд морьхон хоёр хоёулаа баг зэрэг дасах шиг боллоо. Нүдэнд элдвээр харагдаж байгаа бараан дүрс янз янзын дуу чимээ мэтээс буянцаа төдийл айсангүй. Харин төөрчхвий гэсэн ганц зовнил өр зүрхийн төгшүүлсээр байлаа. Зүг чигээ алдсан эсхийг мэдэх аргагүй боловч миний толгой хизээч эргэж байгаагүйсэн гэдэг бодлоор сэтгэлээ засаж явна. Буянцаа төмөрч чадсан хуурай моддын хажуугаар бут сөг, улаан бургас, хусан цагдуул зай завсаргүй ургасан давчуухан амны ихэнд эсэн мэнд хурч нэгэн хөдөл даван шигүү ширэнг бүрхсэн ар руу буулаа. Өтгөн ойг зааглаж үл мэдэх зураах бүдгхэн жим буянцаа хөтөлсөөр байна. Зарим үед тэр улбааг алдах боловч хуурай цахилгаан гялбах агшинд дахин олоод урах шахин газар хороосоор байлаа. Сэрэг модтой тэгш газарт хүрээд шогшуулж эхэлтэл морин гинэт дэвхийн буянцаа эмээлийнхэн ард суучхав. Жолоогоо хичнээн чанга татвч босоо дэлт хөх махаа чичрүүлэн эзнээ аваад битүү мод руу хамаагүй шүү гэж гарахаар завдна. Буянцаа залуу хүний чадал зааж үргэж дүүлсэн морь арайхын тогтоо. Босоо дэлт чихээ холмолзуулж хамраа дуугарган хоёр талаараа эргэн харах нь тэдний хард ямар нэгэн аюул занал айсуу байгааг адгуусан амтны гойд хурц зүм бэлгээр мэдэрч байгаа шинжтэй. Буянцаа бас эргэж хартал гурван хэсэг газарт час улаан цог хос хосороо ёлтолцсон үл мэддэг хөдлөх шиг болж байжээ. Залуу эрийн өвчвий зарс хийж малгайгаан хөөртөл өснө босов. Гинтийн зочрол ухаан санаа нь үмэрснээс болоод аюул тулгарсан бачим үед чухам яах ёстойг эргцүүлэн бодох сэхээгүй болжээ. Ийм харанхуйгаар энэ их бартаатай газарт морины хурд гарган давхиж болохгүй нь мэдээж. Ганц хулсан ташуур ямар нэмэр болох вүлээ? Тэр бол буус элен биш, нэг л саваа юм чинь. Харин ийм үед зогтчих болохгүй, зогсчих болохгүй, аяархан гэлдрэх хэрэгтэй гэж урдм нэг хүний хэлсэн үг сэтгэлд нь сэртгийж жолоогоо сулруулалгүй сажлуулж эхлэв.
Тэгтэл баруун зүүн талд нь бас л хос улаанууд гялав цалав хийж өлөн аратны шүдэ хавирах чимээ сонсогдлоо. Хажууд нь гарсан тэр чоннууд улам ойртож бүр зэрэгцээд ирэх шиг санагдана. Гарт цаагүй тулгарсан аюулаас хаашаач зайлах аргагүй болсноо эзэн нь байтугай морин мэдэж үхлийн өмнөх мөчийг тайван өнгөрүүлье гэсэн шиг сүүлэн хавчиж номхон хөлцсөнгүй гэлдрэв. Тэгтэл чанх өмнө нь нэлээд зайтай газарт мөн л хэдэн цаг бүдгхэн улалцаж харагдлаа. Зэрлэг аратан ан гөрөөнд гарахтаа хүнтэй адил зарим нь үргэж, зарим нь амдан отдог байх нэ. Нэг нь хүнийхэн сүргээс, нөгөө нь адууныхаа сүргээс тасарч холдсон хөөрхий хоёр амьтныг тэр цусан улаан цогнууд ийхүү цагирх мэт бүсэлж авлаа. Хонгормор гинт амаа булан хүзүүгээ нумлаад их зомн нь улалцсан буй нөгөө цогнуудыг чиглэн хар ирчээрэн давхив. Буянцаа жолоогоо яаж татаад дээсэнгүй. Хажууд нь зэрэгсэж араас нь дагсан чонын сүрэг зайгаан барьж морьтой адилхан хурдлаа. Морьныхаа амийг нэгэнт дийлхэ байсан буянцаа ташуураас салхи хэсгэртэл эргүүлэн байдаг чадлаараа хашгирч гарчээ. Босоод илт унанг мод улаан шоргоолцны бут намхан харган дээгүр дүүлэн харээж хөлн газар хөрвүү үгүй юу гэмээр хуй салхи мэт хурдлана. Буянцаа үхэх цаг нь болоогүй. Хорвоогийн тоос хөдөлгөж амьд явах ховь ирэлтэй байсан юм санджээ. Их зөмн нь улалцаж харагдсан нөгөө цогнууд чонын нүд биш харин хүний гараар ассан авралт улаан галын жинхэнэ цог байлаа. Хоёр халуун амийг ирж чадлаараа аварсан хонгормоор ойн цоорход асаасан жижигхэн түүдгүүдийн дэргэд тулж ирээд зогсов. Амнаас нь цагаан хөөс захарч хар хөлс нь ус шиг цутхан ургаш хоошоон гуйвна. Хонгор морины гинэт цойлон давхад адилхан хурдалж эхэлсэн чонын сүрэг сүүлдээ хаана яаж хоцорсныг буянцаа мэдсэнгүй. Тэр аратнууд галын гэрэл хараад аманд ойртсон ичи орхихоос өөр аргагүй болсон нь мэдээж. Хүний хашгирах чимээгээр нойрноос сэрсэн 7-8 эр зарим нь цахиур буу, зарим нь бороохоо шийдэн бариад түүдэг галын өмнө яраалтан зогсож байлаа. Сүүлдээ аратны амнаас гараад сүүлгүй аратны саварт орвоо гэж буянцаа бодтол хоёр хүн гүйлдэн ирээд нэг нь хонгор морины цулбуурыг шүрч нөгөө нь манай залууг эмээл дээрээс нь хүүхэд мэт хөнгөнөр хуу татан ав. Тэд буянцаа галын захад аваачаад байцааж эхэллээ. Буянцаа ээрч түгтчээд өөдтэй юм хэлжс чадан чон гэж бовтнов. Солиотой хүн болтой гэж нэгнийхэн хэлэхэд солиотой хүн ийм хувц сүмсэн ийм морь унаад энэ зэлүүд газар ганцаараа явахгүй нь лав. Баашилж байх шиг байна гэж нөгөөх нь өгөөлнө. Дэмэ баашилгаас зайлахгүй. Харвас оргодол хулгай мөн байна. Олон юм шалгааж цаг удаад яах вэ? Амарч нойроо авахыг бодъё. Хувцсын тайлаад галтай сучлаар гуйн тоо. Бааш нь гараад өчгөө өгнө гэж өөр нэгэн хүн баавга хүрхэх мэт бүдүүн дуугаар хөнгөнөв. Буянцаа ямар ч baаш гаргаагүй атлаа. Энэ аимшигт үг сонсоод ирүүн гинэт тавигдан өчиг мэдүүлгийн үгс ой ухаанд нь урсан орох шиг болж. Би өчиг хүнчгийн хоргүй мөрөөрөө яваа хүн шүү таминэ. Цэцэн хаан аймгийн Дайчин вангийн хошуунаас Хараагийн Баатар вангийн хошуу хөрч айл дүрчлөөсөн дүүтэйгээ уулзах гэж явна. Газраа товчлохын тулд их замаас хазааж хүн амтангүй аглаг газраар явсныхаа горыг амсан. Өлөн чоннуудад эгээтэл бариулчихсангүй. Та бүхэн тааралдаагүй бол бариулах л байсан та. Ясмин үлдэхгүй байсан баха. Та бүхэн өршөө. Би юун баашлахтаа манта. Их айснаас ерөө ам минь зуурчихсан юм шүү гэж хэлтэл. Сүртэй харчвал нэр хийтэл инээлджээ. Гэтэл тэдний дунд улаан намын орос цэргүүд өмсдөг шовгор малгайтай хүн сууж байхыг хараад буянцаан дотор нар гарах шиг болжээ. Чамайг өөдгөө амтан байж магадгүй гэж бодоод зүгээр сөрдүүлсэн юм. Бид хүн төөндөг улс биш ээ. Харин нэгжих хэрэгтэй шүү. Чи дээлэн тайлаад орхи гэж шовгор малгайт хэлв. Буянцаа годхийн босоод дээлэн тайлахаар барахгүй гутлаан сугалж хаялаа. Ганц задалж чихэр болон замын хүнсэж үзөөлөв. За болно. Хувцсан өмс.
Юмаач хүйд идэн буцааж хий. Чамд ямар нэгэн бичиг баримт байхгүй биз дээ гэж шовгор малгайтын асуухад би энгийн ард болохоор тамгын газрынхан бичиг баримт өгөөгүй. Би ч авъя гээгүй гэж буянцаа хариуллаа. Чиний үг үнэн болохыг авч яваач ихэр чинь ямар ч бичиг цааснаас илүүгээр баталж байна л да. Чамайг чон дагсан ч үнэн байх. Ер нь энэ хавийг чоны үүр болсон газар гэлцдэг юм. Тэгээд ч айл амтэн нутгалдаггүй байх. Чи биднээс айх хэрэггүй. Тох маань дэвсэж, эмээлэн дэрлээд тайван унтаж амар. Бид эрэлд явж байгаа улс. Тэгтээ малын эрэлд биш. Хүний ч эрэлд биш. Өөр юм хайж явна гэж шовгор малгайт хэлжээ. Харчвал түүдгийн дунд унтахаар хэвтцгээв. Буянцаа хамгийн захад буурал гизгтээ монхор хөх өвгөнтэй зэрэгцэн хажууллаа. Харчвал төдгөн хорхирцгааж өвгөн буянцаа хоёр л сэрүүн өлдөв. 28 дугаар хэсэг төгсөв.